Монгол цэргийн ялалт, сүр хүчний бэлэгдэл. Тал нутгийн нүүдэлчид хүрэл зэвсгийн үеэс хүлэм морныхоо дэлсүүлээр туг хийж эрхэмлэн дээдлсээр иржээ. Монголын нуус товчоод бичснээр тайчууд Жадран зэрэг аймагуд Байлдааны хар туг, Урууд Мангууд аймаг Бараан алаг туг, Хэрэг зэрэг аймаг мөн Байлдааны тугтай байсан бөгөөд тэд дайтан тулдахын өмнө Байлдааны тугаа дахидаг, ялагдсан дайсныхаа Байлдааны тугийг булан авч уулын ороо даваачин уруу харуулan хатгадаг заншилтай байв. Чингис хаан нэгэн удаагийн дайнд ялагдад хүлээн тэнгэр эцгээсээ тусламж хүсгэд хан хурамстаас хар туг бүүнгэрж саглагар модны мөчөр дээр заатахад мухлай жанжин досон авч тагсан бөгөөд энэ үеэс Чингис хаан өстөн дайсандаа нэг ч удаа ялагдаагүй гэдэг домогтой. Чингис хаан 1202 онд хар тугаа тагсан мэдээ байхаас гадна 1204 оны зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр халахын голын ор нугын хилтгий хад хэмээх газар хар тугаа дахин дайнд мордож байжээ. Дайн байлдаанд орохоос гадна улс орон дүүмийн самуун дэгдэх, гай барцад, өвчин зовлон тохиох зэрэгт хар тугийг тагдаг уламжлалтай байв. Чингис хааныг тэнгэр тайсны дараа түүний сүнс нь хар сүлтэнд орьсон хэмээн монголчууд итгэдэг байв. Ийм учраас хар тугийг дахих зангуйл монголчуудын дунд өргөн дэлгэр тархжээ. Бичлэг таалагдсан бол Монгол пэйждээ нэгдэн фоллоу дараарай.